Монголын яруу найраг зүйлийг танин хэд шинжилгээ хийсэн. За та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За миний ярих ихтгэлийн сэдв бол Монгол яруу найраг дахь танин мэдхийн зөвлөл Ганцхан Баатарагийн дууны шүлгийн шинжилгээ гэсэн юм сэдв байна. За Монгол яруу найраг ялангуяа дууны шүлэг, нутаг ус, суурь, хангаа, эх орон, төрсөн газар гэсэн ойлголт онцгой байршин эзэлдэг. Гэхдээ эдгээрийг зөвхөн уран дүрслэл, сэтгэлийн хөдөлгөөний яруу илэрхийлэл гэж үзэхээс гадна Монгол хүмүүний ертөнцийг хэрхэн танин мэдэж, тухайн ойлголтоо хэрхэн бүрдүүлж утгын бүтц тогтолцоонд оруулдаг хэлний баримт гэж үзвэл бас сонирхолтой юм аа гэсэн үгнээс энэ илэрхийлэлийг хэлсэн байгаа. Ингээд энэ илэрхийлэлээ Ганцхан Баатарагийн дууны шүлгийн яруу найргийн зөвлөлөөр илэрх танин мэдхийн тогтолцоод бүтцийн тухай авч үзэхээр ингэж бэлдсэн. За юуны өмнө нэг зүйлийг бас тодруулж хэлэх нь зүйтэй хаа. Миний илэрхийллийн нэр хурлын бүртгэл илэрхийлэлд Монгол яруу найраг дахь зөвлөлийг танин мэдхийн шинжилгээ өргөнөөс судлах гэсэн сэдвээр хэрэгжсэн. За тэгээд энэ өргөн асуудлыг бол яг одоо бодит хэлний хэрэглэгдэхүүн дээр тулгуурлаад мэргэжлийн шинжилгээний тулд одоо өөрөөр судалгааны хүрээг яг энэ дууны шүлэг дэх нутаг гэсэн ойлголтоор ингэж хязгаарлаж одоо тогтоосон байгаа гэж бас хэлэх гэж байна. За гол миний одоо тавьж байгаа асуулт бол эхний удаад Ганцхан Баатарагийн дууны шүлэг нутаг гэдэг энэ ойлголт танин мэдхэн ямар зохион байгуулалттай байна вэ? За өөрөөр хэлэх юм бол нутаг гэдэг нь зөвхөн одоо хүний төрж өссөн газар орны нэр юм уу? Эсвэл одоо их хэцээ уул ус, дурсан одоо сэтгэл одоо харьяалал орон гэсэн зэргийн олон ойлголтыг одоо өөртөө тогтоосон юм өргөн хүрээний ойлголт уу гэдэг тогтоох юм бол нутаг гэдэг ойлголт маань чухам одоо ямар суулж хүрээнүүдээр дамжин үлдэж байна гэдэг ийм дараагийн асуултыг бас тавьсан байна. За ингэхдээ зөвхөн одоо шүлгийн зөвлөл, дүрслэл, үгийн сонголтыг тус нь одоо яг уусаар хэрэглүү гэдэг үгнээс нь салгаж үзсэнгүй. Харин тэдгээрийн цаана байгаа ойлголтын зорилгыг сэргээн тогтоохыг танин мэдхийн шинжилгээ өргөнөөс сэргээн тогтоохыг зорилго болгосон. Тиймээс одоо энэ илэрхийллийн маань зорилго бол нэг үгийн утгыг тайлбарлах бас. Харин утга хэмээх танин мэдхийн Монголын зохицуулалтыг дотоод зохион байгуулалтыг тодруулан үзье гэсэн ийм удаас санаа байна. За судалгааны онолын үндсийг дараах 4 онолын чиглэл хангалгаар товч тайлбарлая. Нэгдүгээр биеэр танин мэдхүй буюу embodied cognition гэдэг одоо танин шинжилгээ юм одоо онолын чиг баримжааг хамгийн суур баримжаа олгосон. Ер нь одоо хүний ойлголт зөвхөн хийсвэр оюуны үйл ажиллагаанаас үүсдэггүй. Бие махбод, мэдрэхүй, хөдлөн, орон зайтай харилцсан тэр хүний бодит туршлага танин мэдхүйг суур болдог. За хоёрдугаарт бол танин мэдхүй одоо сондог зөвлөлөө онол. Бид одоо аль хийсвэр нарийн төвтэй ойлголтуудыг өөрт илүү ойр танилт одоо туршлагын бүтцээр дамжуулж бүртэж ойлгодгоо гэсэн энэ одоо онолын хүслийг баримталсан. За гуравдугаарт нь ойлголтын зураглал буюу концептуал мэппинг гэж байдаг шинжилгээ төгрөг чиг хандлага байгаа. Энийг одоо бас дөрвөлжлөл болгосон. Энд дээр болохоор одоо суулж хүрээний тодорхой шинж, бүтэц, харьцаа, зорилттой хүрээ тогтолцоотойгоор шилжиж байна гэсэн одоо ийм олон үндслийг баримталсан. За манай судалгаанд юу надад зорилттой хүрээ болгодог дутдаг. Харин их эцэг, үлгий, хүний бие, амьд оршихуй, сэтгэлийн орон зай, ариун орон зай гэсэн энэ одоо өгүүлбэрүүдээр суулж хүрээ гэж байна. За дөрөвдүгээр цогцойлолт гэсэн одоо концепт гэдэг талаас нь авч үзсэн. Утгыг одоо зөвхөн ганц зөвлөлөөр одоо тайлбарлах боломжгүй маа. Маш олон зөвлөл давхардаж харилцсан үйлснээр энэ ойлголтын цогц бүтэц ингэж бүрдэж байна гэж. За хамгийн суур ойлголтуудаа болохоор одоо Лаков, Джонсон, Лангатер зарын нарын танин мэдхийн шинжилгээ бүтээлүүдээс одоо авч үзлээ авсан гэж хэлж байна.
судалгааны хэрэглэгдэхүүн болоод 10%. За Жамчин Бадрагсны халуун хэлний нутаг. За энэ одоо Монгол Нийгмийн одоо сэтгэл зүйн шингээстэй ашиглаж явдаг ийм талбарт дуу болж ирсэн хэлбэр болсон. За дээр нэмээд зүүн дурсан нутаг нутгийн салхи жаргах зөвхөн миний нутгийн их уул зэрэг одоо дуу болоод шүлгийг сонгосон байгаа. За нэг арга зүйг бас би амжилт маань би зөвхөн нутаг гэдэг нэг шууд мөрүүдийг бас нөлөөлж үзсэнгүй. Уул хангаа салхи зэрэг ийм байгалийн дүрслэлээр одоо болж нутаг ойлголт гэдэг амжилт илэрсэн ийм тохиолдлуудыг бас хамтдаж үзсэн байгаа. За энэ одоо судалгаа шинжилгээ 5 уншигчтай хийсэн. Эхлээд бол мэдээж баримтаа цуглуулад дараа нь сурвалж бодоод зөвлөлийн хүрээгээр нь ялгаж үзсэн. За тэрнийхээ дараа тэдгээрийн хооронд ойлголтын буюу одоо гадагштай математикаас сэргээж тайлбарлах гэж хичээсэн. За дөрөвдүгээрт нь зураглал бүрийн цаана байгаа танин мэдхүйн үндсийг бас одоо тодорхойлох гэж хичээсэн. За тэгээд эцний эдгээрийг нэгтгэхэд яг нутаг гэдэг энэ цогц ойлголт маань ямар одоо татаа зохион байгуулалтын одоо брэнд гэж байгаа юм бэ гэсэн иймэрхүү одоо загварыг гаргахыг хичээсэн байгаа. За судалгааны шинжилгээнийхээ үр дүнд нутаг хэмжээний цогц ойлголтыг бүрдүүлж байгаа 6 үндсэн төвийн одоо үндсэн суурь одоо зөвлөлүүд өгч байна гэж үзсэн. За эдгээр нутаг бол их эцэг юм. За нутаг бол одоо үлгий юм. Нутаг бол хүний бие юм. Нутаг бол амьдлахгүй юм. Нутаг бол сэтгэлийн орон зай юм. Нутаг бол ариун орон зай юм гэсэн ийм зөвлөлүүд бол одоо гарч ирсэн. За хамгийн чухал нь одоо эдгээр одоо 6 зөвлөл тус тустай юм уран туршлагуудыг биш. Харин эдгээр нэг зорилтод хүрээ өөр сурвалжийн хүрээгээр дамжуулж танин мэдж байгаа ийм одоо хоорондоо уялдаатай юм бодлоо. Ийм бүтцөөд гарч ирсэн бол сонирхолтой байсан. За ингээд зөвлөлүүдээ товчхон нэгээр ингээд зэрэг дэлгэрүүлээд яриа. За эхний зөвлөл нутаг бол их эцэг гэсэн. За ийм зөвлөл. За одоо халуун хэлний нутаг дууны мөрөөдөг эцэг гэхээр заяатай инхийн нутаг нэ гэж. За энд нутаг ба их эцэг гэсэн зүгээр одоо хамт үйлдэл юм байна. Харин их эцэгтэй холбоотойгоор төрөл, гарал үүсэл, харьяалал гэсэн ийм утгын бүтц одоо нутаг гэдэг дээр зохицуулалтад одоо шийдэж байна. За хүн одоо өөрөө их эцгээс хамтдаггүй төрөл гаралын яг төдий ижилхэн заяатай яг энэ утгаараа нутаг бол хүний оршихуйн эхлэл уг хамттай холбогдсон байна гэсэн. За ийм санаа. За энэ одоо энэ зөвлөлийн сурвалж хүрээнээс гэж ихсэг зорилт хүрээнд юмаа гэж. За энэ нутаг гэдэг одоо ойлголтын хамгийн сүүр одоо давхаргын нэг нь бол би хаанаас гаралтай вэ? Би хаана хариултдаг вэ гэдэг энэ одоо танин мэдхүйн утга бол яг энэ ихсэг гэдэг энэ одоо зөвлөлтөөр бол гарч ирж байна гэж ингэж хэлж болохоор байсан. За дараа нь нутаг бол үлгэй юм гэсэн зөвлөл. За дараагийн зөвлөл энэ шүлэгт одоо мэдээж эрдэнийн алтны үлгэй юм гэсэн мөрөөдөг. За үлгэй гэдэг нь одоо хүүхдийн амьдралын хамгийн анхны хамгаалагдсан орон зай. Одоо тийм одоо хүүхэд бойж иж, өсөж, эхийгээ одоо эмгэрэл хар халамжийг хүртдэг. Энэ биеэр одоо туулж мэдэрсэн анхны туршлагын бүтцэн яг энэ үлгэй гэдгээр дамжаад нутаг хэмээх ойлголтод одоо шилжиж байна. Зүгээр нэг бас төрсэн цэгч биш. Хүнийг хамгаалж, өсгөж, төлөвшүүлдэг ийм орон зай юм гэсэн. Ийм одоо бүтц гарч ирж байгаа гэж хэлж байна. Тиймээс энд одоо хамгаалалт, өсөлт, эмгэрэл гэсэн ийм одоо сурвалж хүрээнээс зорилттой хүрээнд одоо шилжиж байгаа гэж хэлж байна. За их эцэг гэдэг зөвлөл гарал үүслийг тодруулж ирсэн бол үлгий гэсэн энэ зөвлөлөөр бол өсөж, бойж, орчныг онцолж байгаагаараа энэ хоёр зөвлөл ялгаатай гэж ингэж хэлж байна. За дараагийн зөвлөл нутаг бол хүний бие гэсэн одоо зөвлөл гарч ирсэн. За хамгийн одоо ихний мөр халуун хэлний нутаг дуу тийм ээ. Элэг зөвлөхнөөс баяртай гэсэн юм байдаг. За тэгэхээр энэ элэг зөвлөх гэсэн одоо биеийн дээр эртний мөрс мөн л одоо санамсаргүй хэлдэг. Элэг зөвхөн монгол хэл соёл сэтгэлээр одоо айн, тутмын холбоо, хайр энергийн утгатай бол шууд холбоотой байдаг. Тиймээс нутгийг хүний бие эрхтнээр дамжуулан танин мэдхэд нутаг нь хүнээс гадна орших ийм одоо ямар нэгэн гадна өөрийн биеэс гадна орших бус харин өөрийнх нь биеийг хэсэг нэг болоо ингэж бодлоо гэсэн дараагийн утгатай. Энэ зурагтлалт бол ер нь нөгөө бидний embodied cognition буюу биеэр танин мэдсэн туршлага мөн одоо мартаад
байна гэж өөрөөр хэлбэл хүн нутагтайгаа холбоотой байдлаа хийсвэр хариулах бус өөрийн биеийн амийн эрхтнийг дамжуулж ингэж ойлгож одоо илэрхийлж хэлээр илэрхийлж байна гэсэн ийм болсон. За яг энэ одоо макро зурглалын одоо яг гол утга нь бол амин холбоо гэсэн ийм гарч байна. За дараагийн зөвлөл нутаг бол амьд орчноо гэсэн юм байна. За энэ бол одоо хадгалан нутаг дунаасаа бас өөр одоо бодрон шүлгүүдийг бас авч үзсэн. За тэгээд энэ зарим нэг юм нутаг гэсэн үг орсон мөрүүдийг ингэж авч харсан байна. Тэгэхээр өөрсдөө нутгийн сайл хүнсэн гэсэн ийм хүмүүс байсан. За тэгээд энд өөрсдөө сайл хүнсэж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл хүний үйлдэлийг байгуулж байна. Тэгэхээр гэхдээ энийг нөгөө яг уламжлалт одоо хүншүүлэлт гэдгээр одоо нэлээд өгөх юм бол яг одоо таны нутгийн гол утгагаа одоо тайлбарлаж чадхаар тийм учраас энд байгаль юмчныг идэхгүй объект байхаа болоод хүнтэй харилцаж чаддаг оршихуй болж байна. Ингэснээр хүн ба нутаг хоёрын харилцаа нэг чиглэлтэй биш бол хүн нутгаас хахаас гадна нутаг нь хүнийг дуудсан салхин өгсөн гэсэн. За нэг иймэрхүү зургал. Энэ зургийн цаана хүн өөрийгөө байглаас бас тусгаарласан биш. Байгальтайгаа харилцсан шүтэлцээтэй юм оршихуй маа гэсэн ийм 50 мэдээ удаа цавар харагдчихна гэж бодож байна. За дараа нутаг бол сэтгэлийн орон зай гэсэн юм зүйл хэлж байгаа. За энэ одоо зөвлөлт бол нутаг бодит газар зүй орон зайгаас хүний дотоод ертөнц рүү шилжиж байна гэж хэлж байна. За үүнийг одоо зүүн дугсан нутаг гэсэн нэг юм дууны шүлгийн үгээр байсан. За энийг урах гэдэг энэ одоо үйлдэл энэ бодит одоо ертөнцөд урамтай холбоотой үйлдэл байна. Гэтэл энэ нутаг хүний зүүдэнд явж байгаа. Ингэснээр нутаг бол бодит байршлаасаа салаад дуршсан зүүн одоо сэтгэл дотор ингэж дахин оршин тогтож эхэлж байгаа. Мөн одоо бас хүн болгоны одоо нэлээд түгэнд одоо мэддэг жаргах зөвхөн гэж дуу. За энэ жаргах зөвхөн гэдэг дуу бас дууны шүлэг бол бусдын нутаг, хүний нутаг, ашигын заяа нутаг гэсэн нэг дистрассан юм гарч ирж байгаа. Гэсэн одоо энэ бас их сонирхолтой. Энэ нутаг гэдэг бол зөвхөн төрсөн газрын харьяалал тусгай бас тоглоод байна. Анх бусдын байсан газар дотны харилцаа, амьдралын туршлагаар хүний нутаг болоод бүр цаашлаад ирээдүйн амьдралтай холбогдсон ашигын заяа нутаг болж хувирч байна. Тэгэхээр нутаг бол зөвхөн хаана байна вэ гэсэн асуултын хариу биш. Мөн хүний сэтгэл хаана оршиж байна вэ гэсэн ийм зүйлсүүдээ асуултыг хэлж байна гэж хэлж байна. За дараагийн зөвлөл бол нутаг бол амин орон зай гэсэн ийм зөвлөл үүсэж байгаа. За энэ бид бол хувь хүний бие дурсамж сэтгэлээс дахиад нэг шат дахиад хамтын соёлын үнэлэмжийн түвшинд энэ одоо зөвлөл өгч байна гэсэн ийм санаа сэтгэлдсэн. За монголчууд бол ер нь төрсөн нутаг уул ус газар шороогоо хүндэтгэн дээдэлдэг энэ хандлагын үр дүн нутаг нь одоо зүгээр жирийн одоо өөрийн орон зай биш. Харин одоо өөр маш ганцхан өмнө цэнтэй орон зай болж үлддэг. Ийм ойлголтын хүрээнд хүндрэл дээдэл хамтын ой санамж гэсэн ийм одоо шинжтэй чанар гарч ирж байгаа. Өмнөх тэргүүн сэтгэлгээний орон зай гэсэн энэ зүйлээр нутаг хүмүүний дотоод ертөнцид оршиж байсан бол яг энэ одоо зөвлөлөө бол нутаг бол олон хүний хамтын үнэт зүйл гэсэн ийм одоо өргөн хүрээний бүтцээр хөрвүүлж байгаа гэж хэлж байна. За энэс ариун гэдэг үгийг зөвхөн одоо тэр тайлбар төлөв утгаар биш илүү онцгойлын нөхөд гэж дээдлсэн соёлын үнэлэмжтэй орон зай гэсэн өргөн утгаатай шилжүүлж байгаа ийм одоо утгыг илэрхийлж байна гэж хэлж байна. За энэ одоо хэдэн өнгөрсөн зөвлөлүүдээс нэг юм тамирын одоо шатлсан тогтолцоо нэг юм зохион байгуулалтын үзэл гарч ирж байна уу да гэсэн нэг юм санаа төрсөн. Энэ нь одоо бас миний судалгааны бас нэг сонирхолтой юм үтэн болов гэж би зөвхөн бодож байгаа. Яг энэ 6 зөвлөлийг ингээд ихэд үзэхээр энэ 6 зөвлөл санамсаргүй ингэж одоо зэрэгцсэн ийм одоо чагсаалт биш. Харин ч бүр одоо тодорхой шатлсан юм зохион байгуулалттай юмудаа гэж ингэж санагдсан. Тэгэхээр одоо хамгийн сөрөг төвшөндөө болохоор биеэр одоо таны мэдсэн туршлага байна. Тэгээ үүнд бол одоо эцэг үйлдэл хүний бие гэсэн энэ гурван зүйл нь хамаарч байгаа. Эдгээр бидний амьдралын хамгийн анхны хамгийн одоо шууд одоо нөгөө биеэр одоо мэдэрч тань мэдж байгаа энэ туршлагатай болох гэж байна. Дараагийн төвшөнд болохоор хүн байгалийн харилцаа гарч ирж байна.
энэ бол нэг амьд оршуу гэдэг байна тийм үү? Тэгээд хүн нөгөө байгальтай харьцаж байна гэсэн юм байсан. Гурав дахь төвшөнд болохоор дотоод ухамсар гэсэн ийм бол илүү хийсвэр төвшөнд шилжээд ирж байгаа. Энэ бол бодит орон зай, дурсамж, зүг, сэтгэлийн орон зай болоод ингээд дотшоо хийсвэрлийг шилжиж байна гэсэн. Хамгийн сүүлийн дөрөв миний хараад арай дээд төвшөнд хүрж байгаа нь соёлын үйл зүйл болж байгаа гэдэг зөвлөлт. Энэ шатнд бол нэг хүний хувийн туршлагаас аваад хамтын одоо тэр ой санамж, хүндлэл, дээдлийн объект болж байна. Тиймээс одоо бидний санаадаа судалгаандаа санал болгож байгаа энэ загвар биеэр танин бичсэн шууд туршлагаас байгальтай харилцах мэдлэг рүү улмаар одоо дотоод ухамсар руу тэгээд түүнээсээ цаашаа хамтын соёлын үнэт зүйл рүү энэ концептын утга улам нөхөж өгч хэлж байна гэсэн. Ийм одоо нэг юм цагаар гарч ирж байна уу гэсэн ийм санагдсан. За энэ одоо шатлал нь яг энэ нутаг хэмжээний зохицуулалтын дотор бие, байгаль, сэтгэл, соёл энэ бүгд хэрхэн одоо яг нэг тогтолцоо ингэж холбоорлож бүтээж байна гэдэг одоо харж болохоор байна гэсэн. За нэг. За энэ цагаараа бас жаахан нэг нэмээд байжуулахын тулд бас нэг өөр одоо шүлгээс нэг ганц нэг мөрөд ингээд нутаг гэсэн үгтэй мөрөдийг ингээд харж үзсэн. Тэгэхээр уугах нутаг гэсэн юм уу гарсан юм. Дата продюсерээс нутаг гэдэг хаагаад байна. За энэ хэллэг бол яг нутаг гэдэг ойлголтыг дурын газар орноос ялгаад яг одоо юг язгуур төрж өссөн орон төрөлхийн харьяалтанд болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нутаг ойлголтын гарал үүсэл харьяалын бүрдэл улам одоо тодорч байна гэсэн. Хоёрдугаар түрүүний бидний нэг турцсан жаргал зөвхөн дууны шүлэгт байдаг тэр гурван бусдын нутаг, хүний нутаг, артын зарим нутаг гэсэн ийм одоо хөдөлгөөний эрхлэлт юм байна. Энэ бол харьяалал бол тогтмол биш юм байна. Хөдөлгөөтэй байдаг юм. Охтны харилцаа, амьдралын туршлага, тэгээд ирээдүйн төсөөллөөр дамжуулаад тэр газар орон бол яг хүний хувьд одоо хүний нутаг өөрийн нутаг болсон. Өөрийн нутаг хүний нутаг болж байна. Энэ бол нутаг бол хөдөлгөөнтэй юм байна гэсэн. Ийм бас нэг ажиглал хийж болох юм болов уу гэсэн. За энэс үүндээ яруу найргийн хүмүүстгүй шинжилгээ зөвхөн төлхөөрөөр шинжилгээ байна гэсэн. Ийм бас нэг одоо санаа төрсөн. За тэгээд дүнстэй хэлээ. Хилцүүлэг гэдэг энэ бол зөвхөн өөрийнхөө санаануудыг тахаа азаад хэлсэн юм гэсэн. За танилмын энэ зөвлөлийн судалгаагаар дамжуулаад монголчуудын одоо хамгийн одоо хүн болгонд ойр байдаг одоо нэг монгол сэтгэлээр байдаг нутаг тэмээгийн зохицуулалтын тухай одоо би өөрийн санаандаа төвшүүлэхийг хичээсэн. За ингээд энэ судалгааны үр дүн 3 зүйлээр одоо нэгтгэж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээр миний одоо яг судалгааны хэлэлцээг болсон Жанцын Бадрагад өмнө шийдвэрлэх нутаг ойлголтод 6 онцгой одоо зүйлээр дамжиж энэ бүтэн бүтцийг бүрдүүлж байгаа юм байна. За нэг хоёрдугаар эдгээр нь тус тустай энэ салангат ийм төслүүд биш юм аа. Харин ч одоо биеэр танин мэдсэн туршлагаасаа эхлээд байгальтай харилцаа, дотоод ухамсар цаашаа энэ үндэсний соёлын үнэт зүйл хүрсэн гэж шатлан өгсөн ийм нэгдмэл танин мэдэх тогтолцоо юм байна. За гуравдугаар судалгааны гол үр дүн болгож байгаа нутаг гэсэн ийм зохицуулалтын шатлсан танин мэдхүйн зохион байгуулалтын загварыг бас санал болгох боломжтой юм болов. Үүнээсээ одоо уламжлаад зөвхөн одоо энэ нутаг гэдэг үгээр зогсохгүй мөн одоо монголчуудын одоо танин мэдхүйн сэтгэлээр байдаг бусад одоо энэ гол үндсэн суурь концепт зохицуулалтыг сурлах юм загвар болгох боломжтой юм гэсэн юм санаа төрсөн. За ингээд анхаарал сонсон